Улс аймгийн Улаангон сумын одоо түүхэнд 92 жилийн он баяр наадмын хурдан шүтлэн инхүү гарааны зурхаараа явж байна. За эдэн дотрын ногоо чайжуулчин нэмнэтэ хээр өрөө Улс аймгийн Улаангон сумын үеч алтан унгын мөмөр сэхийн хээр гэдэг өрөө байна. Энэ бол одоо Батан алтан гэрлийн унган гэдэг байхаа. Одоо энэ хээр өрөө өнөөдөр мөн шиг болоод байна. За цаалтны хар өрөө бол одоо Улс аймгийн Улаангон сумын үеч Төмөрбаатарын алтан гэрлийн хурдан хар өрөө байна. Тэг 35 номертой хурдан Сүхбаатар аймгийн Мөнхөн сум Түмэн зөвхт сумын мөн хааны унган одоо хурдан харвар азрахтаа одоо Төмөрбаатарын алтан гэрлийн харвар өрөө байна. За наалт нь одоо Улсын дөргөний үеч Басангийн шагдарж авийн хурдан өрөө байна. За одоо Улс аймгийн Давс сумын угуул Сэвэний Батуйг түүнийхүү Баттамрын хурдан буурал өрөө байна. За тэр тэг номертой хурдан хээр өрөө бол одоо Улс аймгийн Зүүн сумын аймгийн алдарт байж Ган Төмрийнхүү одоо Ним Эрдэнэ хурдан хээр өрөө байна. За ардталт нь одоо Улс аймгийн Үлгийн сумын алдарт уяач Бүрүү жавын аажмын хурдан өрөө байна. За аажмын өрөн гэдэг өрөө бол одоо өнөөдөр бас өмнө дөрөлт хөрөөнүүдийн нэг бол одоо аажмын өрөн гэдэг өрөө байна. За тэрний цааталтаар одоо тэг 8 номертой буурал өрөө хэлсэн. За тэр цаатлын 2 өрөөг бол одоо хэлсэн. За тэр 100 номертой сохор өрөө одоо Улс аймгийн Улаангон сумын уяач Жамсрангийн нүгэр сүрэнгийн хурдан будан сохор өрөө тэр хамгийн цааталт нь байна. За тэрийг хөтлөөд байгаа хүүхдтэй хээр өрөө бол одоо тэг 9 номертой хурдан хонгор өрөө бол одоо Улс аймгийн Наран мулаг сумын уяач Балжинымын жолон дотор хурдан хонгор өрөө байна. Энэ бол одоо Наран мулгийн бүсэд одоо айргийн тав турдсан хурдан өрөө. За энэ бол одоо Улс аймгийн Түргэн сумын уяач Басангийн шагдарж авийн хурдан өрөө байна. За ардталт нь бол одоо Улс аймгийн Наран мулаг сумын одоо уяач аймгийн алдарт байж Бултгачаагийн Мат үлзигийн хурдан өрөө хээр өрөө хоёр нь байна. За зөв үеийнхээ онцгойлоор одоо хөндлөн болон босоо зузаад амхтад хурдан хээр өрөө байна. За энэ одоо дэлтэй хээр өрөө бол одоо Улс аймгийн Улаангон сумын уяач Аз хоёрын хээр гэдэг өрөө байна. За Уланбаярын Аз хоёрын хээр гэдэг өрөө одоо тэг 10 номертой бүлгүүд амарсан тэр байна. За тэр тэг 30 номертой хурдан халзан өрөө бол одоо Улс аймгийн Улаангон сумын 2 дугаар огийн уяач Ганбаатарын халзан гэдэг өрөө тэр Яган зээжж нэмнэтэй халзан өрөө бол одоо тэр байна. За бор өрөө одоо хамгийн задлалт нэг сүйтгэл бор өрөө явж байна. Энэ бол одоо Улс аймгийн Улаангон сумын уяач. За Жаргал сайхны бор гэдэг өрөө байна. За ураг шиган бол одоо нэг цавдар өрөө яваад байгаа. Тэр бол одоо Улс аймгийн Дарайлан сумын уяач Галтын гингэлээ болдын галт очрын хурдан цавдар өрөө байна. За мөн одоо тэг 31 номертой болсон Дамрингийн Басангийн өрөө гэж байна. Улс аймгийн Түргэн сумаас. За Батуйн дамын 2 өрөө байна. За Тариалангийн саард өрөө одоо энэний голонд энэ хөхөлттэй саард өрөө бол одоо Улс аймгийн Дарайлан сумын уяач Бицжээгийн Ялангугийн хурдан саард өрөө байна. Тэргүүтээ инхүү одоо нийтдээ 28 өрөө бүртгэснээс одоо 3 өрөө сэрвэний өндрөөр хасагдаад 2 өрөө одоо хамгаалалтын увс хэрэгэл нисээг үүдэх шалтгаанаар хасагдаад инхүү 20 өрөө одоо 8 км-ийн алсаас одоо шандас шалгана. Ингээд Улс аймгийн Улаангон сумын засгийн хамгийн газрын дарга одоо Ган хоёрын засаг дарга одоо Цэдийн ишин ан төмөр урдын дарга одоо ан цаг тэргүүтэй хүмүүс өнөөдрийн уралдааныг бол одоо өндөр зохион байгуулалтаа зохион байгуулж байна. Тэгээд уяашид бас одоо цаашдаа энэ цэвтийн хамгаалах хувьс хэрэглийг бас бүрэн хэрэглүүлээд урдан хүлэгмөрдөө мордож одоо соёлтой наадахыг бас энэ ташин дураалж байна. Өнөөдөр ингээд Улс аймгийн Улаангон сумд одоо төвөрөө амьдрал үүссэн 337 жил. Улаангон сум төсөв байгуулагдсны 92 жил. За тэгээд Улс аймгийн Улс аймаг байгуулагдсны 98 жил ардын өсвөлийн түүхийн яруу алдарт 102 жилийн давтсан баяр наадмын одоо хурдан шүтлэнгийн уралдаан их одоо 8 км-ийн алсаас одоо үлгийн шанцыг сорж байна. За хамгийн ардтаар нь одоо үлгийн цавдар өрөөл хамгийн ардаар Тариалангийн цавдар өрөө одоо хамгийн ард нь явах шиг байна 20 г-ээр. Одоо энэ бол одоо Улс аймгийн Дарайлан сумын уяач болдын галт очрын хурдан цавдар өрөө байна. За тэг 9 номер дээр бол одоо Улс аймгийн Наран мулаг сумын уяач Балжинымын жолон дотор хурдан хонгор өрөө гэж энэ хонгор өрөөний одоо амгаандад одоо бас гарааны одоо цагаан юуг л зүүштэй одоо
За зөөл яваад энэ мөртөө сайхан зэрэгцээрээ манай жолооч. За Улс аймгийн Наран мул гэсэн Балжнымын жолоон дотор хонгор гэж энэ бүсийн наадамд одоо Наран мулгийн бүсэд 5 төрөлсөн хурдан хонгор өрөө өнөөдөр амгаан бол одоо гарааны одоо төхөөрөмжийг л сууж явал давхаад байна. За тэг 40 номертой хурдан хонгор өрөө бол одоо Улс аймгийн Нүргэн сумын Хамсрангийн Нүргүүгийн хурдан хонгор өрөө нэг 10 хэдийн бүрэн дээр байна. За нөгөө нэг Улс аймгийн Улаангом сумын уяач Жамсрангийн Нүгэр сүрэнгийн хурдан цохор усын цагны одоо хурдан цохор өрөө одоо тэр шээжний хэд өрөөнд дээр байна. За тийг 22 номертой бүртгүүлээ моржсэн Жаргал сайхны моргэр өдөг өрөө бол одоо хийн дээр байна. За манай зурглаашин дор өнгөний хэд өрөөнд дээр очоо тэгээ жаахан арагшиж харуулъя. За одоо энэ Улс аймгийн Наран мул сумын уяач аймгийн алдарт уяач Булдагшаагийн Бат үлзгийн хурдан хайр өрөө одоо бас байна. Энэ бол Улс аймгийн зүүн улс сумын аймгийн алдарт уяач Ган төмөрийн хүү одоо Ним Эрдэнэ хурдан хайр өрөө нэг 10-ийн бүрэн дээр байна. За савдар өрөө бол одоо ардхан иргсэн болооч одоо өмөр одоо 10 гэд рүү орсон байна. Улс аймгийн Нарайлан сумын Болдын алтч хурдан савдар өрөө нэг 12 уруудаар байна. За энэ шарч яажимчин нэмнэтэй хурдан хайр өрөө бол одоо тэг 2 номертой бүртгүүлээ морчсон. Энэ бол одоо Гаваа нэмийн цагаан хүүгийн хурдан хайр өрөө байна. Саглийн хурдан хайр өрөө байна. За энэ хийн дээр одоо шуултгүй энэ бор өрөө бол одоо Жаргал сайхны бор гэдэг өрөө бол 10 гэдээр байна. Улс аймгийн Нарайлан сумын уяач Бицягийн жолонгогийн хурдан саарл өрөө бол одоо бас 10-ийн бүрэн дээр байна. За манай зурглаачийн дуранд энэ халдсан өрөө бол одоо за энэ номерын чинь одоо хийнэ. Энэ Улс аймгийн Улаангом сумын 2 дугаар огийн уяач Ганбаатарын халдсан гэдэг өрөө өнөөдөр 3 6 7-оор 5 6 7-оор байна. За тэг 39 номертой сайхан хонгороор бүртгүүлээ морчсон. Энэ бол одоо Улс аймгийн Улаангом сумын Санжийн Сүгбаатарын хурдан хонгор өрөө өнөөдөр 6-аар байгаа юм байна. За 5-аар одоо Улс аймгийн Улаангом сумын уяач Алтан унгийн мэгмөрсөгийн хурдан халтар өрөө өнөөдөр 5-аар байна. Энэ бол одоо Наран мулгийн бүсэд одоо айрагцсан юм хурдан өрөө. За 4-дээр бол одоо Улс аймгийн Улаангом сумын Содмын Нөрмөнгийн хурдан уул өрөө өнөөдөр 4-дээр байна. Энэ одоо Сүхбаатар нутгийн хурдан уул өрөө өнөөдөр 4-дээр байгаа бол цаалт нь бол одоо Улс аймгийн Улаангом сумын 8 дараагийн аймгийн алдарт уяач Төвөрбаатарын Алтан гэрлийн хурдан харуур өрөө өнөөдөр 3-даар гарч ирсэн байна. За аман үзүүн дээр нь одоо ламын хэр өрөө өнөөдөр хөсөн бүсөөгөө өнгөн дөрөлдөх өрөө байсан. Өнөөдөр аман үзүүн дээр гарч ирсэн байна. Улс аймгийн Наран мул сумын аймгийн алдарт уяач Булдагшаагийн Бат үлзгийн хурдан хэр өрөө аман үзүүн дээр байгаа бол одоо Улс аймгийн Өлгийн сумын уяач Хүрүүжийн аажмын бүрэн өрөө өнөөдөр хөтлөлтөө. За одоо хүрэн өрөөж бас эдгээр дээр хичээл заах байлгүй дээ өнөөдөр. Хүрэн өрөө бол одоо Ховд аймаг зохион байгуулагдсан Төвийн мөсийн урдад одоо дөрөв турдлаад дөргөн сумнаа зохион байгуулагдсан зүүн мөсийн урдад тавлаад Наран мул сум зохион байгуулагдсан Улс аймгийн Морон мөсийн урдад төрүүлээд ийм хурдан өрөө энэ жил одоо бас олон дагуу яаны ардар хүрэн өрөө очтойхон байна. За даагандаа бол одоо Улс аймгийн Наран мул сумын дүүх 70 жилийн өд одоо Баавгийн отгогийн хурдан буурал дагны ард одоо аман гүзүүлж ясан хурдан өрөөрөө өнөдөр хөтлөөд байна. За аман гүзүүн дээр нь одоо Улс аймгийн Наран мул сумын аймгийн алдарт байж Булдагшаагийн Бат үлзгийн одоо зөв 3 гуйныхаа хонгохоор хөнлөн босоод уусаад амгахта хурдан өрөөрөө өнөдөр аман гүзүүн дээр гарч ирлээ. За 3-даар бол одоо Улс аймгийн Улаангом сумын Батан Алтан гэрлийн онгон Алтан унгийн мэгмөрсөгийн хурдан хэр өрөө өнөдөр 3-даар байна. За хэр өрөө бол одоо Наран мулгийн бүсэд одоо бас айрагт урдсан юм хурдан өрөө. За 4-дээр бол одоо манай зургаач ороод 4-дээр бол одоо Улс аймгийн Улаангом сумын уяач Төмөрбаатарын Алтан гэрлийн хурдан хар өрөө байна. Хурдан хар ураа зэрэгтэй Төмөрбаатарын Алтан гэрэл гэдэг залуу өнөөдөр хар өрөө өнөөдөр 4-даар гараад ирлээ. За зогсоороо. За 5-даар бол одоо Содмын Нөрмөнгийн хурдан хул өрөө гэж энэ бол яасан давлуухан гизтэй өрөө вэ? Өнөөдөр хул өрөө өнөөдөр 5-даар байна. Сүхбаатар нутгийн хурдан өрөө. За араас нэг одоо Улс аймгийн цагаан сумын уяач Дүгэр сүрэнгийн Жамсрангийн Нүгэр сүрэнгийн хурдан зохор өрөө бол араас одоо нөрүүхэн байна. За манай зургаач арын мөрдийг харуулъя. За арын мөрдийг харуулъя. За 6-аа эхний 6 өрөө явлаа. За 7-доор бол одоо Улс аймгийн зүүн улсын уяач Ган төмөрийн Эрдэнэ хурдан хэр өрөө. За Улс аймгийн Улаангом сумын уяач Ганбаатарын халдсан гэсэн өрөө 2 одоо 7-8-даар явчихлаа. За арын өрөөнийг гараад байна. За 9-дэр бол одоо Улс аймгийн Наран мул сумын уяач Балжнымын жолоон дотгийн хонгор гэж бүсийнхаа надам 5 төрөлсөн хурдан хонгор өрөө өнөөдөр хараатай байна. Энэ бол одоо аймгийн алдарт уяач Дэндвэр дамжиж ирсэн юм хурдан өрөө өнөөдөр 9-дэр явлаа. 10-даар бол одоо Жаргал сайхны бор гэдэг өрөө явлаа. Одоо Улсын Нарайлан сумын уяач Бицягийн жолонгогийн саарл гэдэг өрөө 11-дэр. За тэг 39 номертой бүртгүүлээ марцсан Улс аймгийн Улаангом сумын уяач Санжийн Сүгбаатарын хурдан хонгор өрөө 10-дэр. За 11-дэр тэр сайхан урд цохор өрөө бол одоо Улс аймгийн Давс сумын угол Цэвэнэ Батуугийн хүү Баттамирын хурдан мөрөл өрөө нэг 10 гэдээр байна.
За арын өрөөнүүдээр нэг Увс аймгийн Нарайлан сумын галтын боловчрын хурдан цавдруур 10 гэлээр байна. За Баян цагааны шарга гэдэг өрөөний 14-5-аар явж байна. За манай зургийн дөрөв нөрөөхөө зөөлөн одоо энэ мөрдөр очиж танилцуулаа зөөлөн яваад өнгөний өрөөн дээр очие. За өнгөний нэг 10 гэдэг өрөө явсан 11-2-ын бөөрөн дээр л одоо Гаваанын цагааны хурдан Санживын Сүхбаатарын хурдан хонгор өрөө бол одоо энэ дээр байна. Дэлтэй хонгор өрөө. За тэр одоо Тариалангийн одоо Бижээгийн Жолонгогийн хурдан саар өрөө одоо өмнө явж байна. За мөн одоо Жаргал сайхны өрөө 91 10-11-ийн бөөрөн дээр байна. Өнөөдөр бас Улаангомсум одоо өгсөн байгууллагаа 92 жилийн яваг одоо Улаангомсумын засаг даргын намын газрын хамт олон бас одоо хамтран өнөөдрийн уралдааныг одоо зохион байгуулж байгаа. Тамгын дарга гаавыг засаг дарга Сэдийн шин антамар за хурлын дарга одоо хиний ганцэг Даянтан ганцэгт гэдэг байхаа тэр хүн тэргүүтээ одоо бас төрийн албаа хашаад одоо өнөөдрийн уралдааныг бол одоо зохион байгуулсан сайн болж байна. Одоо 9-дэр бол одоо Увс аймгийн Наран мул усны яач Бажнивын Юлундгийн хурдан хонгор өрөө байна. Энэ бол одоо дэндүү яачаа дамжиж ирсэн өрөө. За 8-дэр бол одоо Увс аймгийн Юун усны ган нөмрийн нэм эрдэнэ хурдан хэр өрөө 8-дэр байна. За 7-дэр бол одоо Увс аймгийн Улаангомсумын Ганбаатарын хурдан хүрээ алз өрөө 7-дэр байна. За өнгөний 6 өрөөд 6-даар одоо Төмөрбаатарын Алтан гэрлийн хар өрөө өнөөдөр 6-аар урсан байх шиг харагдаж байна. Одоо Увс аймгийн Улаан хурдан хар ураа зэрэг одоо аймгийнхаа баяр наадамд харигдуулаад Хэрэгсийн 100 жил, Наран булгийн 70 жил одоо дараалан харигдуулсан Сүхбаатар аймгийн Төмөн зөвсөмийн унган хурдан хар ураа зэрэгт одоо Төмөрбаатарын Алтан гэрлийн гэдэг залуугийн хурдан хар өрөө өнөөдөр 6-даар байна. За Аажмын хөрөн өрөө өнөөдөр бас жаахан аажуухан болсон байна 5-даар. Энэ бол одоо Увс аймгийн Өлгөө сумын одоо аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Орхон аймгийн одоо Турд галын дэргүүн 5-8 унган Мөрөөжийн Аажмын хурдан өрөө өнөөдөр 5-даар байна. За яваараа манай зургийн дур яваад байгаараа. За 4-ийн хул өрөөтэй зэрэгцээрээ. За 5-даар бол одоо Аажмын хөрөн гэж энэ 5-8 унган хурдан өрөө одоо өнөөдөр 5-даар байна. За хөрөн өрөө бол одоо өнөөдөр жаахан очгоохон болсон байна. За 4-дээр бол одоо Сүхбаатар аймгийн унган Увс аймгийн Улаангомсумын уяач Содмын Нөрмөнхийн хурдан хул өрөө өнөөдөр 4-дээр байна. За хул өрөө бол одоо бас битүү өрөө гэж эзэн уяас намжуулж үнээр одоо Содмын сайн хэмэр бол одоо сайхан давжуухан гэстэй хурдан хул өрөө өнөөдөр 4-дээр байна. За өнгөний 3 өрөөтэйгээ зэрэгцээ. За 3-даар бол одоо Увс аймгийн Улаангомсумын уяач Алтан ундрын мэгмэрсгийн хурдан халтар өрөө байна. Энэ бол одоо Наран булгийн бүсэд харигдсан хурдан халтар өрөө одоо мөн гэж хараад байна. Энэ өдөр халтар өрөө мөн бохоо энэ бол одоо Увс аймгийн Улаангомсумын 8-дэр өрөө аймгийн алдар Бахтан алтан гэрлийн унгын хурдан өрөө. За хурдан гэр өрөө өнөөдөр 3-даар байна. Алтан ундрын мэгмэрсгийн гэр гэдэг өрөө энэ бас өнөөдөр араас бас сайхан навижуулсан өрөө байна. За аман үзүүндээр бол Увс аймгийн Наран мул усны угуул аймгийн алдартай Будгачгийн бат үзгийн хурдан гэр өрөө аман үзүүндээр за араас охор өрөө бас нүгэд одоо өмнө дээр гарлаа. Энэ бол одоо Жамсаргийн нүгээс өрнгийн хурдан зохор өрөө байна. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн Баруун урт сумын унган өрөө гэж одоо эзэн уяачнаас одоо танилцуулж илаа. Одоо Сүхбаатар нутгийн адуу бол одоо бас өмнөгүй хурдан гэдгээ одоо гайхаж өнөөдөр модон өрөө бол одоо өмнө дээр гараад ирлээ. Жамсаргийн нүгээс өрн гэдэг нь одоо Увс аймгийн Сагил сумын уяач Жамсаргийн нүгээс өрнгийн хурдан зохор өрөө өнөөдөр 2 мөрний гэртэл гэрээтэй бол одоо Улаангомсум бүрсэн байгуулсан 92 жилийн баяр наадмын бол одоо өнгөлөөд байна. За аман үзүүн дээр нь одоо ламын хэр өрөө байна. Энэ одоо Увс аймгийн Наран мул усны бол Будгачгийн бат үзгийн үе одоо Батуйн ламын хурдан хэр өрөө өнөөдөр аман үзүүн дээр байна. За 3-даар бол одоо Алтан ундрын мэгмэрсгийн хэр өрөө өнөөдөр 3-даар байна. За 4-дээр бол одоо Содмын Нөрмөнхийн хурдан хул өрөө бол одоо өнөөдөр 4-дээр бол одоо байраа хадгалсан хэвээрээ. За 5-6-гаар бол одоо Аажмын хөрөн өрөө Төмөрбаатарын Алтан гэрлийн хар өрөө өнөөдөр одоо 5-6-гийн бөөрөн дээр байна. За бараан дорхот нь одоо нэг 3 км хэрэнтэй л үлдэхэд бол одоо өмнөний 3 өрөө жаахан зайтайхан. За 4-дээр бол одоо хурдан хул өрөө 4-дээр бол одоо яа. За хул өрөө бол одоо хожим нэг сайн хэмэр бол магадгүй өрөө шүү. Үнэхээр бас энэ Увс аймгийн Улаангомсумын 8-дэр одоо аймгийн алдар туяач Батайн алтан гэрэл гэдэг хүн бол одоо яахчгүй сайн адуутай хүн юм аа. Үнэхээр одоо бас хурдан хөлгөмөрд нь одоо өнгөн сайхан уралдаг одоо Тариалан сумын уяач Цамбуугийн мөнзөргийн халтар энэ хэр өрөө тэргүүтэй адуунууд бол одоо тэр хүний унган гэж одоо би сонсч байсан. Энэ одоо тэр халтар өрөөд одоо мөн шиг байна 3-даар. За аман үзүүн дээр нь бол одоо Увс аймгийн Наран мул усны угуул Будгачгийн бат үзгийн хурдан хэр өрөө өнөөдөр аман үзүүн дээр байна. За одоо цоохор өрөөдтэйгээ зэрэгсээд одоо манай зурлаашин дурын барайны зургаар орё. Өнгөн дээр бол одоо Увс аймгийн Сагил сумын угуул Сагил сумын уяач
Жамсрын нүрсрийн хурдан загвараараа хөдлөлөө. Сүхбаатар аймгийн баруун уртсан яач унгон ийм хурдан өрөө байна. За хөдөлгөлөө шүү манай зурлаач яваараа. За манай машин жолооч яваараа. За хурдан загвараараа одоо төвтэй машинтайгаа одоо удаагаас туг орноо. Ингээд өмнөн дээрээ бол одоо хурдан загвараар бол одоо хараа мараа гэж одоо гоёхон өрөө байна уу. Одоо чигээ сайхан уршаа хатгаа харцсан. Холыг орттой өгдөг үнэхээр бас очтойхон ч байгаа өрөө байна. Ийхүү одоо улаан сум байгаа гэсэн 92 жилийн баяр наадамд одоо Жамсрын нүрсрийн хурдан загвараараа төрөөч. Бутчгийн Баталзгийн хэрүүрээ аман хүзөө, Алтан ундгын мэгмэрсгийн хэрүүрээ айргийн 3, дөрөвд одоо Содмын нөрмөхийн хурдан уулуураа өнөөдөр дөрөвд хурдлаа. За Сүхбаатар нутгийн унган 2 хурдан өрөө одоо түрүү магнат одоо Сүхбаатар дөрөвд хурдсан өрөө за 5 6-гаар бол одоо Улс аймгийн үлгий сумын уяач Бүрөөжийн Аажмын хурдан хэрүүрээ за Баажнымын жолон духтын хурдан хонгороо 5, за Аажмын хүрүүрээ 6, Төмөрбаатарын Алтан гэрлийн хар өрөөрөө 7, Ганбаатарын халзуу өрөө 8. Виш. За Бижжэгийн жолонгогийн хурдан саарл өрөө 9 усын тариалангийн. За 10-дар бол одоо Тих 22 номертой бүртгүүлэн морчсон. Жаргал сайхны хурдан мөрөөрөө 10. За 11 Булдахчгийн Баталзгийн хурдан хүрөөрөө. За Тариалангийн Болдын Галтачрын хурдан завдрөөрөө 12. Ган нөмрийн нэмэрдний хурдан хэрүүрээ 14. За 15-аар одоо энэ хэрүүрээ орчлоо. За энэ одоо 110 номертой бүртгүүлэн морчсон хурдан хэрүүрээ одоо 14. Тих 39 номертой одоо Санжийн Сүхбаатарын хурдан хонгороо орлоо. Тих 2 номертой бүртгүүлэн морчсон. Улс аймгийн цагаан сумын уяач Гаванымын цагаан үгийн хурдан хэрүүрээ орлоо. За нөгөө Баян цагааны шарга гэдэг өрөөнийг 14 долоогоор Улс аймгийн давсан бол одоо Цэвэнэбатын Батамрын хурдан буурал өрөөнийг 20-ийн буурын дээр орлоо. Ийхүү хурдан шүтлэнгийн хурдан бүлээнгүй сайхан болж барайнд орлоо. Битгэн мөчийн дараа айраг төрүүлсэн мөрд эзэдтэй уулзаж баярын сэтгэлээ хүргэнэ. Даншин хурдан цагаан эминэ Şovun kırayım bayırın adında durursun veren çatlalık Madır etliğin dolbata havılğınca tağına taycan Derun sayata zamıl durgan hüccute Palda aduğa tosun Mongol çoğu Aduğa tosun Mongol çoğu Домого хайлдаг юм Мөрөн толгойд хуураа татдаг юм Адуу ухаантай эртнээс мэддэг юм Агуу түүхэндээ За ингээд өнөөдөр одоо улаан сум мөсөн байгуулсан 92 жилийн өмнөх баяр наадамдаа хурдан цоогоор өрөөгөө төрүүлсэн танд баяр хүргэе. За баярлалаа. Өөрийгөө сайхан танилцуулаарай. Би Жамсрын дүрсэн гэдэг юм байна. Цоогоор өрөөний удам өгшөл. Сүхбаатарын баруун урд сумын ядамсан ким Түн баярын ядам сон баяр. Удаа хар бур азрахтаа бас эцэг нэгтэй юм шүү. Тий, эцэг нэгтэй. Тэр айлын ундаа. Тэр айлын ундаад. За Түн ахтны баярлалаа гэж хэлье. За буур дүрээ энэ жил одоо ямар наадамд оролцоороо? Буур дүрээ Тэсин цагаан 7 наваад 12 авсан. Биш 8 авсан. Тэвэн бистэй юу? Тэвэн бистэй. Дахиад арсан болцод ам гэж хэлсэн. Яа ууравчирсан. За одоо ингээд Улс аймгийн улаан гомсон мөсөн байгуулсан 92 жилийн одоо хурдан буурал өрөөгөө төрүүллээ. Одоо 9 хоногийн ардаар одоо бас аймгийнхаа баяр наадам хүлээж одоо хурдан цоохор өрөөгөө аймгийнхаа баяр наадамд одоо хайрагдуулаарай. За тэр яриа батарсан. За баярлалаа. За хэрүүрээ ярилцлага авчираа наашаа. За 3 турдласан хэрүүрээ эзэнтэй уулзлаа. За хурдан хэрүүрийг одоо улаан гомсон 92 жилийн үед одоо 3 турдласанд баяр хүргэе. За баярлалаа. Маг наадургийн Алтан ундгын мэгмэрсэг гэдэг. Миний өөрөөр наадургийн аймгийн алдартай Батан Алтан гэрлийн өнгө надад. Нормолгийн бис том гэж хэлсэн.
За бүсийн наадамд одоо айрагчсан хурдан гэр өрөө өнөөдөр улаан өмсмийн наадамд одоо 3 турдлаа. Нийт улаан өмчүүд дандаж баяр наадмын сэтгэлээ. За баяр наадам сайхан болж байна. Алтан гэрлэлтэй сайхан хүрдэггүй нэгсэн баярлалаа гэж. За одоо өшөө олон наадмаас айрагт өргөжтэй. За баярлалаа. За одоо өнөөдөр хэр өрөө. За энд аман гүзэн дурдсан хэр өрөө. За та өөрийгөө сайхан танилцуулаад баяр хүргэе тань. За баярлалаа. Энэ сайхан Ус аймгийн улаан өмсмийн баяр наадамд үнэн гэрүүрэг айрган аман гүзүүгээр дахилчтай. Тэгээд одоо жанр баяр наадмын сайхан мэдчилгээ дэвшиж энэ зүүнний баяр наадам сайхан гэж хуруураата сайхан баяр болтгоо гэж нэрээ. За хэр өрөө яг таны өөрөө унгуураа юу? Энэ одоо дээд удмөгчлөн эцэг нь Төв аймаг их нь говалттай болоо тийм гүйнээс гарсан. Миний яг алдаргаас нь унгана дөө. За ямар амжилт үзүүлжээс өрөө урдам? Урдам нь бол ер нь ганц нэг жижиг баг наадамд уралж ирсэн энэ жил. Нодлон нь уралдаагүй. Тий. Манай их нэрэн одоо бас тэжээж баганд нь хурдан болгож хадуу байгаамаа. За өшөө олон наадмаас айрагт өргөжтэй. За баярлалаа. За хэр өрөө өнөөдөр аман хүзүүнд дурлуулсан. За 3 нэр 4 хонгор хул өрөө энэ дээр байгаа юм байна. За хурдан хул өрөөгөө өнөөдөр 4 турлуулсан танд баяр хүргэе. За баярлалаа. За Ус аймгийн 7 дугаар улаан өмсм 7 дугаар. Өөрийгөө сайхан танилцуулаарай. Содмын төрмөн гэж залуу байна. Хул өрөөний удам багшаа. Сукатрад. Сукатрын нөлкан. Хизээ ирсэн өрөө. Энэ нодлис нүрэ. Энэ жилийн ямар наадмууд дурлаад байна? Энэ жил битүүр тий амтнаад. Наадамд жаагцсан байна. За одоо бас нэг 7-8 хоногийн ардаар бас аймгийн баяр наадам хүлээж ин одоо хаашаа явж уралдана. Амтан уралдана. За өшөө олон наадмаас айрагт өргөжтэй. За баярлалаа. За өнөөдөр одоо Содмын нөрмөг гэдэг залуу хурдан уул өрөөгөө өнөөдөр 4 турлуулсан. За 5-д бол одоо Ус аймгийн Наран булаг сүмийн үеч Балжнымын чулуун дот гэдэг хүн хурдан хонгор өрөөгөө 5 турлуулсан байгаа. Ийшээ явах юм байна. Ийм л байгаа юм байна. Тавын хонгор өрөө нааш яваарай. Тавын хонгор өрөө нааш явна. Тэр тавын хонгор өрөөг нааш явгаш. За Балжнымын чулуун нутгийн хурдан хонгор өрөө өнөөдөр араас нэгэ 5 турдалсан байгаа. Хонгор өрөө бол одоо Наран булаг сүм зохион байгуулагчсан баруун мөсийн хурдад одоо 5 турдалжсэн хурдан хонгор өрөө өнөөдөр улаан өмсмийн наадамд одоо тавлаа. За хонгор өрөөгөө 5 турлуулсан танд баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулъя. Би Наран булаг сүмийн үеч Балжнымын чулуун дот гэдэг юм байна. Хонгор өрөөний удам багш. Энэ Сүхбаатарын аймгийн гаралтай дуу. Өлгийн сүмийн аймгийн алдарт байж дэндвэр дамжиж ирсэн дэндвэр найз өгсөн байна. Хонгор өрөө бас бүсийнхаа наадамд айрагцсан өрөө. Тэгсэн Наран булаг сүмийнхаа бүстэй айргийн 5-д өгсөн. Өнөөдөр бас айргийн 5-д ирлээ. Нийт одоо улаан өмчөдтэй хандаж баяр наадмын сэтгэлээ гэлээ. За сайхан баярлалгаараа л гэж хэлье. За өшөө олон наадмаас айрагт өргөхтэй. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдөр бас одоо хурдан шүтлэнгийн уралдаанд нийтдээ 23 өрөө бүртгүүлээд марцсан. Түрүү магнад бол одоо Ус аймгийн Сагил сумын уяач
Жамсрангийн нүгэр сүрэнгийн хурдан цоохор өнөөдөр төрүүлсэн Сүхбаатар аймгийн Мөн Космын хувьч Ядам цогийн Нүм Баяр гэж хүний унган хурдан цоохор өнөөдөр төрөө магнад хурлаллаа. За аман үзэнд бол одоо Ус аймгийн Наран Булаг сумын аймгийн алдарт хувьч Булдагчаагийн Батүлзигийн өөрийнх нь унган хурдан хэрөөрөө өнөөдөр аман үзэнд хурлалсан байна. За гуравт бол одоо Ус аймгийн Улаан сумын 8 дороогийн аймгийн алдарт хувьч Батан Алтан гэрлийн унган Алтан ундгын мэгмэрсэх хурдан хэрөөрөө одоо өнөөдөр 3 турлалаа. Энэ бол одоо Наран Булгийн бүсэд айрагчаас ийм хурдан үрээ. За дөрөвд бол одоо Сүхбаатар аймгийн унган Ус аймгийн Улаан сумын 7 дугаагийн залуу яш Содмын Нөрмөнгийн хурдан хуулөөрөө өнөөдөр 4 турлалаа. За 5-д бол одоо Ус аймгийн Наран Булаг сумын уяач Балжнымын жулуун нутгийн хурдан хонгороо өнөөдөр 5 турлалаа. Хонгороо бол одоо Ус аймгийн Наран Булаг сум зохион байгуулсан баран мөсийн урдууд одоо 5 турлалжээс ийм хурдан үрээ. Энэ бол одоо Сүхбаатарын унган хурдан хонгороо өнөөдөр 5 турлалаа. Ийхүү одоо бас Улаан сум одоо Ус аймгийнхаа одоо морь барааны газраас даах шүтлэнгийн уралдааныг бол одоо Ус зүй сайтын хамт олон шууд дамжуулан хүргэж байна. Одоо Улаан сумын засаг даргын тамгын газрын хамт олон бас одоо өнөөдрийн уралдааныг одоо зохион байгуулахад бол сэтгэх санаалцтай оролцож ажиллаж байна. Ингээд Улаан сумын тамгын газрын хамт олонд нь бас одоо 92 жилийн өмнө баярын мэндийг хүргье.